Баганга хөшгөө өндийн эмээл чиглэлийн төмөр замын эхний ээлжийн 87.8 км төмөр замын ажил олдуулсан. За үзэгч та бүхний харж байгаачлаа яг бидний энэ зогсож байгаа хэсэг бол яг энэ Баганга хөшгөө өндийн эмээл чиглэлийн хамгийн гүн ухмал хэсэг юм. За энэ төмөр замын хувьд бол нийт урт нь 127.1 км урттай. За өнөөдөр бол Монгол Улсын ерөнхий сайд Учрал газар дээр нэрж ажилласан юм а. Баганга хөшгөө өндийн эмээл чиглэлийн төмөр зам нь Баганга өртөөнөөс салгалан Төв аймгийн Сэргэлэн Алтанбулаг сумын нутгаар дамжин эмээл өртөөнд холбогдно. Энэ төсөл 2 үе шаттай үргэлжилж байна. Өмнө дурдсанчлан эхний шатны ажил дууссан бол 2 дугаар үе болох хөшгөө өндөгөөс эмээл өртөөнд холбох ажил өрнөж байна. Энэ хэсэгт шуун фабрик, туулын гүүр, эмээл төрчмийн газар шорооны ажил, далан гүүр, ус зайлуулах хоолой, төмөр замын дээд бүтцийн өгсрэлтэй ажил үргэлжилж байгаа юм а. За өнөөдөр бас яг бидний гүн ухмал дээр ирсэн. Энэ гүн ухмлын маань ажил 8 сарын 1-ний өдөр дууссан байж байгаа. За энэс хойш ингээд дэд бүтцийн угсралтын ажил хийгдээд 8 сарын 25-ны өдөр гэхэд бол бүрэн одоо ингээд холбоод ашиглалтанд оруулчин 80 хүртэл км/цагийн хурдтай галтрыг дээгүүр нь аялахад бол боломжтой болгочно гэсэн үг. Баганга хөшгөө өндийн эмээл чиглэлийн төмөр замын төслийн эдийн засгийн үр өгөөжийг энэ тайлбарлалаа. 1.9 их найт төгрөгөөр баригдаж байгаа. Санхүүжилтийн хувьд бол Монголын төмөр замыг үйл ажиллагаанаас болон бизнесийн төсөл хэрэгжүүлж байгаа гэдгээр банкны зээлээр бол санхүүжүүлж байгаа. Тэгээ бид бол одоо эхний ээлжийн санхүүжилтүүдийг хийгээд гүйцэтгэгч нар маань бол одоо бүрэн санхүүжилт аваад ажиллаж байна. Одоо ажил эмээл чиглэл рүү яваад ирэхээр гүйцэтгэл гарна. Үүнийг бид Монгол Улсын хөгжлийн банк болон олон улсын IFC гэдэг санхүүгийн байгууллага гэдэг. Энэтэй бас түрүү жилийн 8 сараас хойш ажиллаж байна. Одоо шийдвэр гаргах хэмжээнд бас гараад бидэнд зээл өгөхөөр ингээд ажиллаж байна. Терминалуудыг шатараатай эрхчлээс гаргана. Тэгээд терминалууд дээр нэг онцолж хэлэх юм байна. Улаанбаатар хотод байгаа бүх терминалууд эрхэлж байгаа. Энэ компаниудад хотын терминалын газрыг хэвээр нөгнөө үлдээнэ. Хоттой энийг ярьж байгаа. Тэр газараа зараад өөр юм хийх нь тэр компани бүрэн эрх. Бид бол хөшгтийн өндийд тусад нь одоо үн төлбөргүй газар гаргаж өгөхийг засгийн газар одоо сая ерөнхий сайд чиглэлд өгсөн. 9 дугаар сард ихэд бол бид нар 127 км замыг одоо ашиглалтанд оруулна. Ингэснээрээ энэ аюултай ачаа бараг 34 нэр төрлийн аюултай ачаа Улаанбаатар хотоор биш энэ Баганга хөшгөө өндийн эмээлт гэсэн чиглэлээр гарч эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр бензин шатгууны хомсдол үүсэж байгаа энэ үед бол бид нар логистикийн асуудлыг бүрэн шийдвэрлэх хэрэгтэй. Төмөр замын тараас дурдсан иргэдийн газар чөлөөлөлт, нөхөн олгорын асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдэхин зэрэгцээ, иргэдийн саналд үндэслэн өөр байршил дүүцүүлэн газар олгох боломжийг судалж байна гэсэн юм а.